Бүгдээрээ сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ бага газрын чөлөөрөө явцгаана. Улаанбаатар хотоос 250 орчим километрийн зайтай маш үзэсгэлэнтэй байгалийн тогтцтой газар байгаа. Тэгээ би анх удаа очиж байгаа учраас маш сэтгэл догтлж байна. Гэхдээ жоохон хотоос орой гарчлаа. Шөнөдөл очих юм шиг байна. Тэгэд маш олон сонирхолтой гоё влог болсон гэдэгт итгэлтэй байна. За тэгээ бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. 10 км дутуу байж хаад би цасан цуцсан. Тэгээ цасансаа гарч чадахгүй бараг цаг гаруй яг энэ машинтай цастайгаа зууралтаад за араандаа ээж үзээ, сольж үзээ, зөндөө үрцээд болохгүй харна хүрзээ аваад буусан. Хүрзээ аваад хүрцтэй тэрсөө болж өгөхгүй, нэг л болж өгөхгүй. Тэгээд цаг гаруй яахаа мэдэхгүй за үйдсэн камера байлээ. Цаснаас л хурдан гарахаа бодоо. Тэгээд гадаа ийм харанхуй учраас жоохон айсан. Тэгээд эргэн тойронд ямарч машин байхгүй. Тэгээд камера тавьж аваад үзэж тарсан. Тэгээ яг тэр хэсгүүд ерөөсөө бичиж чадаагүй. Гэхдээ яаж яж байгаа л гарандаа гэсэн нэг тийм итгэл байсан учраас тэгээд амар амьдрал утсан энэ өдөр. Зэ сая юунаас гарч ирсэн бэ хэрний араа. Ийм цуцсан цасыг хандлан барин гарч ирлээ. Амар шитэй. Миний готлыг араа. За ингээд юучсан зорсон газартаа бол цагийн дараа аюулгүй хурж утсан. За тэгээ нэлээ орой болцсон байсан учраас майхандсаж байгаа гоё бичлэг гарахгүй байх гээд за юучсан юмудаа тавьж агаад гоё майхан газсчаа дотроо шууд бичлэг хийчихье гэж шийдсэн байгаа. Тэг гадаа ийм амар шороотой, салхитай байсан. Ер нь бол би нэлээ халтайсан, хав халтар хүн болсон байгаа. Тэгээд ичсэн дотор ороод гоё бичлэг хийнэ гэж шийдсэн. Энэ уурган гэрлэр би майхангийн эргэн тойрноо болон орчноо айгуу сайн гэрэлтүүлж чадсан учраас майхангаа айгуу хурдан зассан. Тэгэд яг энэ өдөр л миний амьдралд уурган гэрлэл хамгийн их хэрэг болсон. За жинхнээсээ өд хүртэл өнтөж өхрийн дуунаар би сэрсэн.
Тэний мэдсэн жижигнээс өдөр хүртэл унтцсан байсан. Тэгээ ер нь нэлээд дэлбэрсэн сэрсэн. Тэгээ одоо болохоор арьс орчилгааныхаа зүйлсээ гаргаж ирж байна. Тэгээ би нэг иймэрхүү зүйлстэй шүүл гэд харуулад байгаа шүү. Би шүн дүйт бүл үзээд унтсан шүү дээ. Тэгээд шүн 3 4 гэд дууссан байхгүй. Тэгээд нэг энэ аваар нэг тийм шувуу шиг юм дуурадсан. Яг юу мэдэхгүй. Амар сонин дуугардаг. Тэгээд би нөө бичлэг хийж чадлаа. Тэгэхэд би хамгийн сүүлд ингээд мод хийсэн байхгүй юу? Тэрнээс хойш би ерөөсөө модцод хийгээгүй. Ерөөсөө бүр хийзээш таараагүй байгаа та. Амар дулаахан шөндөө хасах 2 3 байгаадсан уу? Шиш. Тэгтэр. За одоо юм гэж бодсон. Ингэнгүүт би гараад ирээ. Тинт нэг машин байна. Очооны машин байна. Ийм гадаа бүр кино. Бид яг одоо баг газрын чулуун дээр зогсож байна. Дундгой аймгийн Дэлгэр цогц сумын нутагт байршдаг энэхүү гайхалтай борчин чулуун тогтцсон Монголын хамгийн өвөрмөц байгалийн тогтцоодын нэг юм. Ойролцоогоор 15 км орчимд тархан байрласан энэхүү хад чулуунууд нь 1768 м хүртэл өргөгдсөн оргилтой. Салхи, бороо, цаг хугацааны мянган жилийн илэгдлэр ийм сонирхолтой хэлбэртэй болсон байдаг юм байна. Ингээд хараагаад ерөнхийдөө тасч байна. Тэгээд одоо хөдөлцгөөе. За. Ерөнхий бэлэн болж байна. Өнөөдөр ороо бараг тасчлаа. Одоо хөдөлөө. Хөдөлцгөөе. Миний гар бүр ингээд хүлдсэн. Гадаа одоо нэмэх 5 градус. Тэгээ бензиний талавтай. За эндээсээ бүх зүйлсээ цэнгэлж байна. Эндээсээ ингэнгүүтээ экофлоу цэнгэлж байгаа. За. Яг цавч гарч ирсэн. За. Энэ цагаан сарын бэлэг. Нэг айлаас өгсөн бэлэг. Тэгтээ гоё юмтай юм л. За. Let's go. За үрч хог үлдсэн байна. Харъя. Баггүй юм шиг байна. Тэгээд энэ хансан байна. Гэтэ би яг зүү газар л хансан байна. Ер нь ингээд хаялж байгаа л хогоо битүүл байж гараасаа манахаар ингээд алах цэвэрхэн ярч хүн хансан уул мөргүй гараа гэж хэлж байна. За тэгээд харцгаа.
Ийшээ бол явахгүй юм шиг байна. Бүгдээрээ ухаарчээ дөө. Стагаа юм. Төсөлжээг болцсон. Энд айл байх шиг байна. Юу юм бэ? Кемп юм болоо. Тийм байна. За баг газрын чулуу гэж юм сайхан үзэсгэлэнтэй газар байд юм байна. Тэгээд виц маш сайхан хонсон, айгүй гоё байлаа. Тэгээ бүгдээрээ одоо үргэлжлүүлээд эндээс нэг 200 гаруй км цагаан цувраг гэдэг газар руу очиж үзцгээе. Тэгээд тэр хооронд Baker Flow камернуудаа бүгдийг маш сайн цэнэглээд тэгээд бензинийг яс дүүргэтгэе одоо ийм хэдэн тэгээ хасах нэг ямар гойдлаахан байна. Тийм байна. За тэгээд би одоо бас нэг хувцаа жоохон сэлж мэлээд нэг өөр газар очих гэж байна да тий. Тэгээд нэг айтайхан болоод бэжээ. Тэгээд бүгдээрээ дараагийн влогоор уулзцгаая. Одоо бол нэг жоохон цэнэглээд би өөрөө ч гэсэн жоохон цэнэглээд нэг жоохон амс хийгээд бичлэг бодохгүйгээр нэг замд яваа тий. Тэгвэл ингээд байж байгаа камера гаргаж ирээд ингээд гоё юм үзүүлчих гээд ингээд байгалаа харуулад яваад хахаар цаг жоохон явж өгөхгүй байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн бичлэгээр уулзцгаая. За бай. Та хэдэд очиж үзээсэй гэж бодож байгаа газар байвал комент хэсгээр үлдээгээрэй. Тэрнээс гадна бичлэг маань таалагдсан бол subscribe хийгээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.